iPad Air 4 дээр байх iMovie аппликейшнийг ашиглан видео монтаж хийх маш амархан. Яаж гэдгийг бүгдээрээ харцгаая. iMovie аппликейшн дээрээ дарж орно. Grid Project хэсэг дээр дарахад Movie болон Trailer гэсэн хоёр хэсэг гарч ирнэ. Энэхүү бичлэгээр бид Movie гэсэн зэсийг үзэх болно. Ингээд Movie гэсэн зэс дээр дараад ороорой. Та монтажлах зураг болон видеогоо сонгоно. Сонгож дууссан бол доор байрлах Grid Movie гэсэн зэс дээр дараарай. Нэг үндсэн зэсний тайлбар. Бичлэг дээрээ нэг дарахад Action, Speed, Volume, Titles, Filters гэсэн 5 зэс гарч ирнэ. Тус 5 зэсийг тус бүрд нь тайлбарлая. Action зэс. Action зэсийг дарахад хамгийн ихэнд Split гэсэн сонголт байна. Тасдахыг хүссэн хэсэг дээр очин Split зэс дээр дарахад бичлэг тасдагдах болно. Мөн устгах шаардлагатай хэсгийг Split ашиглан тасдаад дараа нь идэвхжүүлж байгаад Delete товч дээр дарж устгана. Detach Audio зэс. Detach Audio зэс дээр дарахад дүрснээс дуун салж доор нь гарч ирнэ. Дууг нь салгасны дараа Actions зэс дээр дарж салгах, Speed зэс дээр дарж хурдан удаан тоглоулах, Volume зэс дээр дараад чангалж суллах эсвэл устгах үйлдэлийг хийн. Duplicate зэс. Та бичлэг дээрх хэрэгтэй хэсгээ тасдаж аваад түүнийгээ Duplicate дээр дарж олшруулна. Speed зэс дээр дарж бичлэгийг хурдан удаан тоглоулах. Volume зэс дээр дарж дууг чангалж суллана. Titles зэс дээр дарахад анимашн текстүүд гарч ирэх бөгөөд та эндээс хүсснээ сонгож болно. Текст бичигдээ title text гэсэн бичиг дээр дарж өөрийнхөө текстийг бичнэ. A гэсэн тэмдэглэгийн дээр дарж мөн бичгийн фондыг хүсснээр өөрчлөх, текстийн өнгөө солих дуртай газраа байрлуулж болно. Filters зэс. Filters зэс дээр дарж та бичлэгийн өнгийг өөрчлөх боломжтой. Мөн сонгосон өнгөд тань хэд тод байвал фильтрийнхээ хувийг багасгаж болно. 2. Видеоны дууг хэрхэн солих вэ? Хэрвээ таны бичлэг өөр дээр аятай бол эхлээд бичлэг дээрээ дарж Detach Audio зэсийг сонгон бичлэгнээс салгана. Тэгээд Delete. Баруун дээд буланд байрлах нэмэх тэмдэг аудио эндээс та дуртай аяа сонгоод нэмэх тэмдэглэгийн дээр дарна. Гурав. Шинэ бичлэгээ хэрхэн оруулах вэ? Нэмэх тэмдэг Media, видео бичлэгээ сонгоод нэмэх тэмдэг. Хоёр бичлэгний байрыг нь өөрчлөхөөр бол бичлэг дээрээ удаан дараад урд нь гаргана. Дөрөв. Хэрхэн хоёр бичлэг дагварлах вэ? Нэмэх, оруулах бичлэгээ сонгоно. 3 цэгтэй сонголт. Picture in Picture. Голын сум дээр дарж хүссэн газраа байршуулна. Мөн 2 хуруугаараа чимхэж жижигрүүлж эсвэл томруулж болно. Тав. Хэрхэн хоёр бичлэг зэрэгцүүлж тоглох вэ? Нэмэх, зэрэгцүүлж оруулах бичлэгээ сонгоод 3 цэг Split Screen.
6. Бичлэгтээ хэрхэн өөрийн хоолойг оруулах вэ? Зүүн талд байрлах mic icon. Рекорд товчлуур дээр дарж хоолойгоо рекорд хийн. 7. Бичлэг хоорондын шилжилтийг хэрхэн өөрчлөх вэ? Голд байрлах icon дээрээ дарна. Доор гарч буй сонголтоос бичлэг хоорондын шилжилтийн цаг болон гаралтуудыг өөрчилнө. 8. Ногоон фоныг хэрхэн цоолох вэ? Нэмэх фотоос ногоон фонын цаана байрлах зураг сонгож оруулна. Одоо ногоон фонтой видеого оруулна. Видео 3 цэг green blue screen ногоон фон нь байхгүй болж зургийн наан гарч ирж байна. Мөн та арын зургийг видео болгон өөрчилж болно. Бичлэгийг хэрхэн хадгалах вэ? Зүүн дээд болонд байрлах дан дээр дарна. Голын save icon, save video таны бичлэг фотос дотор хуулагдсан байна. Манайхаас iPad Air 4 сонгон авч үйлчлүүлсэн танд баярлалаа. Бидний бэлтгэсэн хичээл танд таалагдсан гэдэг итгэлтэй байна.